За би өнөөдөр YouTube ухаж явж байгаад нэг юмыг ойлгож мэдлээ. Тэгээд тэрийгээ та нартай шууд хуваалцчихъя гэж бодлоо. Тэр нь юу вэ гэх юм бол AI хэрэглээний түвшинд ямар төрлүүдэд хуваадгийг би бол өнөөдөр сурсан. За тэгээд үндсэн бол 3 хэсэгт бол хуваад юм байна. За тэгвэл одоо тэр 3 төрлийн AI-ын одоо хамгийн ихнийхийг нь бүгдээрээ үзье. За тэгэхээр одоо энэ төрөл нь яг яа гэм бэ гэх юм бол биш үү? Ямар нэгэн нэмэлт програм хангамжид ерөөсө холбогдох шаардлагагүйгээр бие даан ажиллах чадвартай AI хэрэглэх гэсэн үг байхгүй юу? Жишээлх юм бол ChatGPT, Gemini, Perplexity, одоо Midjourney энэ төр байж гэн те. Эдгээр маань болохоор ямар нэгэн технологи, програм хангамжид таж холбогдох шаардлагагүй. Хэрвээ та шууд команда өгөх юм бол таны зааврын чинь дагуу шууд одоо текст түснэгт боловсруулах, эсвэл зураг боловсруулах гэдэг ч юм уу шууд үйлдэлүүдээ хийгээд явах боломжтой. За тэгээд ийм төрлийн AI гэдэг болохоор одоо энэ төрөлд нь оруулдаг байна. За хамгийн сүүлчийнх нь AI-ийн төрөл нь юу юм бэ гэх юм бол Custom AI Solution гэж байгаа. За энэ нь яг яадаг AI юм бэ гэх юм бол зөвхөн нэг асуудлыг шийдэхэд зориулагдсан гэх юм бол ухаан гэж байгаа. За би бүр жишээ аваад ярих юм бол л шүү дээ. Би өөрийнхөө Instagram дээр ChatGPT 5 илүү юу, SuperGrok илүү юу гэдэг би үзэж байгаа комментэнд reply хийсэн, контент хийсэн байхгүй юу? Тэгээд доор нь манай нэг үзэгч маань Copilot илүү юу, аль эсвэл ChatGPT 5 илүү юу гэж байгаа. Тэгээд би тухайн үед болохоор Copilot гэж юу болохыг мэдэхгүй тэгээд би судлаад үзсэн чинь код бичихэд зориулагдсан одоо түүнд нь туслах зорилготой AI байсан юм билээ. Тэгээд энэ Copilot гэдэг AI-ыг би яагаад хэлж байгаа вэ гэх юм бол энэ зөвхөн код бичихэд зориулагдсан, код бичихэд тусалсан AI буюу зөвхөн энэ чиглэлээр одоо тусалцаа үзүүлэхэд чиглэсэн AI. Тийм учраас энэ Copilot гэдэг хиймэл оюун ухаан бол Custom AI Solution гэсэн хэсэг рүү бол орж байгаа. За би тэгээд сүүлийн хэдэн өдөр болол YouTube болон X, TikTok дээр бол AI-ийн талаар судалгаа хийж байгаа. Тэгээд миний нэг ойлгож байгаа нэг зүйл байна. Нэр англи хэлэг бол үнэхээр явахгүй байна. Миний англи хэл бол үнэхээр авшин суу байгаа. Тэгэхээр та бүхэнд бас хандж хэлэхэд хэрвээ англи хэлгүй бол англи хэлээ сайжруулаарай. Тэгэхгүй бол нэр англи хэл байхгүй бол AI-ыг судална гэж юусоо байдгүй мэн. Тэгээд хэрвээ AI-ыг сурч чадахгүй, судалж чадахгүй болох юм бол хэдүүлэн ч одоо ирээдүйд тий хийж бүтээж чадах юм арга байхгүй шүү дээ. Тэгэхээр та нартай гэж хэлэхэд бол бүгдээрээ англи хэлээ сайн сураарай. Та хэдийн маань зарим нас миний Instagram дээрээс контентыг маань үзчихсэн баг. За миний энэ бол IG байна. Тэгээд манайхан одоо миний Instagram-ыг ороод дагчаарай. Би Instagram дээрээ бол 7 хоногт нэгээс 2 чанартай бол контентууд бол оруулж байна. Тэгээд миний контентууд бүгдээрээ AI-ийн холбоотой контентууд байх болно. YouTube дээрээч тэр Instagram дээрээч тэр аль алин дээр нь давхар AI-ийн холбоотой контентууд оруулаад явна. За тэгээд дараагийн бичлэгийг цагаалтлахгүй үзхийг хүсэх юм бол бүгдээрээ яг одоо намайг subscribe хийгээрэй.